Монгол хүний аймгийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх хүн болохоос нь ч өмнө зөрчигдөж байна. Эхийн хэвлийг нэвтлэн ураг аяндаа зурхад нөлөөлөх хорт бодис бидний өнөөдөр өдөр бүр амьсгалж буй энэ утаа агаарын бохирдлоос ялгарч байна. Ураг амьгүй төрөх эрсдэл 9% нэмж байна. Зулбах тийм ээ өсөлтгөө болох эрсдэлтийн нөлөөлөх хүчин зүйл болно гэдэг. Эрүүл мэндийн судлаачдын судалгаа үргэлжлээд нотлогчлоо шүү дээ. Хүүхд дутуу төрөх, жин дутуу өрөх, оруулан сэтрхээ гарах, зүрхний сорхойтой байх, амьсгалын замын эрхтэн системийн хөгжил дутуу байх гэх мэт нөлөөтэй. Жирэмсэн их агаарын бохирдолд өртөх нь ураг зулбах, жин багтай дутуу тээлттэй төрөх зэрэг ноцтой үр дагавруудыг үүсгэж байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаагийн гол шалтгаан нь агаарын бохирдол дах нарийн ширхэгт тоосонцруулахыг эрдэмтэн судлаачид баталсан. Ингээд агаар зөвшөөрөгчтэй ээжээс төрсэн хүүхдийн ургийн жин бол 85 грамаар агаар зөвшөөрөгч хэрэглээгүй ээжтэй харьцуулахад өндөр гарсан 3450, 3500 грамм орчимтой хүүхдүүд төрсэн байна. Нөгөө талаар агаар зөвшөөрлөгчгүй ээжүүдийн цусан дах кадмийн агуулга бас илүү өндөр гарсан. Цусан дах одоо хүнд металл кадми гэдэг нь бас ихэст хортой буюу бас олон улсад бол нэлээд хортой хүнд металл гэж үздэг. За энэ бас экси оргоор нэвтрээд урагт нөлөөлөх эрсдэлтэй хүнд металл хортой байсан. Ургийн жинд нөлөөлөхөөс гадна ургийн одоо өсөлт хөгжилтэй бас нөлөөлсөн тоо баримтууд байгаа. Өөр нэгэн судалгааны баримтыг иш татъя. Их Британий эрдэмтэд агаарын бохирдол нь эхийн уушгаар дамжин ихс төрж урагт нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны баталгааг гаргасан байдаг. Судлаачдын баг эхэс эхийн цусан хангамжаас шаардлагатай хүчил төрөгч шимт хичээлийг урагт дамжуулдаг. Хэрвээ ихсэн нүүрс төрөгчөөр бохирдвол ургийн өсөлт хөгжил удаашрч цаашлаад зогсдог болохыг баталсан байна. Олон улсад бол 100 мянга хэдэн мянгаар нэгдсэн судалгаанууд дээр болов ураг золболт дээр болохоор ураг амьгүй төрөлт дээр бол PM 2.5 тоосонцрын агуулмж 10 микрограммаар нэмэгдэхэд ураг амьгүй төрөх эрсдэл бол 9% нэмэгдэж байна. Тэгэхээр 10 микрограммд 9% нэмэгдүүлж байгаа юм чинь манай энэ өндөр хоногийн одоо дундаж агуулмж бол жилийн дундаж агуулмж бол 100 микрограмм, өвлийн улиралд бол 300-400 микрограмм байгаа. Тэгэхээр энд бол доороо иж за шууд үржихгүй маа гэдээ бол 30-40%-аар бол орчны шууд 30-40%-аар бол эрсдлийг нэмэгдүүлж байгаа. PM 2.5-аас доошоо диаметртай тоосонцор болохоор ихсийн хоргийг нэвтрээд тэгээд ургийн цусны эргэлтэнд нэвтрээд ургийн ДНХ болон ургийн эхийн одоо системийн буюу бүх эргэтэн тогтолцоон бол сөргөөр нөлөөлөх боломжтой. Энэ тоосонцрын гадаргуу дээр хүнд металл жишээ нь кадмийн хар туглаг ямар хортой байц наалцсан байна, холбогдсон байна гэдээс хамаарал урагт бол нөлөөлнө. Амьгүй төрсэн мянган ураг тутмын 6.8% нь өсөлдөхгүй байгаа бол Улаанбаатар хотод энэ тоо 7.8%-тай байна. Нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдлын хор хэмжээ илүү өндөр байгаагаас хамаарат өсөлтгүй жирэмслэлт амьгүй төрөлт нь орон нутгаас илүү өндөр байгаа юм. Өсөлтгүй жирэмслэлт нь ургийн бүрэлдэх үе шат буюу эхний 3 сард тохиолдох нь элбэг байна. Мөн агаарын бохирдол ихтэй үед хүүхдээ тээж төрүүлсэн ээжүүдээс ургийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол элбэг байгаа нь анхаарал татаж байна. Энэ агаарын бохирдол үүсэж байгаа яг энэ цаг үеуд 9 сараас нь 3 сар хүртэл хугацаанд төрөлт маш их багасдаг нь судалгаагаар бас тооцогдсон. Энэ үедээ нэг төрөлтийн хүүхд дутуу төрөх, жин дутуу өрөх, оруулан сэтрхээ гарах, зүрхний сорхойтой байх. Тэгээд амьсгалын замын эрхтэн системийн хөгжил дутуу байх гэх мэт нөлөөтэй. Жилийн 4 улирлын 3-т нь утаа угаар агаар орчны бохирдол донд амьдарч байгаа Улаанбаатарчууд тэр дундаа жирэмсэн ээжүүдэд чиглэсэн урт хугацааны улсын нэгдсэн бодлого хэрэгжилт алсын хараа манайд алгаа. Эрүүл мэндийн судлаачдын судалгаа үргэлжлээд нотлогчлоо шүү дээ. Энэ дээр бол одоо ямар ч маргаалаа. Тэгэхээр бид одоо нэгэнд гадна орчноо цэвэрлэж чадахгүй бол ядаж дотоод орчиндөө фильтр ажиллуулаач. Ялангуяа одоо жирэмсэн эмэгтэйчүүдэд дөнгөж төрж байгаа няраа хүүхдүүд айл өрхөд хүртэл одоо энэ дээр анхаараач гэдэг л ийм зөвлөмж байсан. Түүнийг нь хэрэгжүүлэх арга механизм өөрөө ингээд залуун чалааг болчиход шүү дээ. Нэг удаа фильтр тавиад өгчин, нөгөө фильтр чинь цаг хугацаатай, элэгдэл хоригдолтой, ахаа шүүж чадахгүй болоо бохирд чинь дараа өвлөнд солих хэрэгтэй болно. Тэгвэл энэ залуун чалаа яагаад үржилжгүй байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Хянан шалгах
тогтолцоо өөрөө бас байхгүй болсны олон жишээгээр дурдж штэ тийм ээ. Мониторинг хийхгүй штэ. Айгүй олон сайн интервеншнүүд хийгээд энэ үйл ажиллагаанд хийсэн хэрнээ түүнийхээ дүгнсэн зүйл баг. Түүнийхээ хянаа цааш нь өргөжлүүлэх зөвлөмжүүд нь юуг нь залруулах гэдэг явцсан өөрөө ингээд хаягдаад эзэнгүүдэд байгаадаа л асуудал байна. Хүн амын өсөлтийг бодлохоор дэмжихгүй бол аз хиттэй ноцтой нөхцөл байдал үүсгэр байна. Энд бас нэгэн статистик тоо мэдээллийг дуртахад сүүлийн 20 жилийн хугацаанд төрөлт жил бүр тогтмол буурсан дүн мэдээ юм. 2024 онд төрөлт сүүлийн 17 жилийн түүхэн доод түвшиндээ хүрч нийт 57 мянгыг хамарчсан байна. Энэ нь 2023 онтой буюу өмнөх онтойд харьцуулахад төрөлт 10%-аар 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 30%-аар буурсан дүн мэдээ юм. Дэлхийн замын дамжих халдвар, ээжийн бодисын солилцооны алдагдлууд эднээс үндсэн шалтгаан болж байгаа. Гэхдээ агаар тохиолдол маань энэ зулбах тийм ээ өсөлтгөө болох эрсдэлтийн яах нь нөлөөлөх хүчин зүйл болно гэдгийг бидний болон олон улсын судалгаанууд баталсан байгаа. Монголын улс маш олон болж чадахгүй хэвлийдээ үгүй болж байна. Энэ бол улс орны хүн амын бодлого алдагдаж буй ноцтой асуудал. Засгийн газрын зүгээс хүн амын бодлогоо өсгөх тал дээр дөрвтэй арга хэмжээ авахгүй бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь зөөлнөр хэлэхэд эс үлдэх гэмт хэрэг болж байна.